Ерөнхий сайд хүрэлцэхийн бүгд найрамд Солонгос улсад хийж байгаа айлчлал нь ерөнхий сайд болсноос хойш түүний гадаад хийж байгаа анхны айлчлал юм а. Өнөөдөр тэрээр эх орноос мордлоо. За айлчлалын зорилго нь 3 дахь хөрш бүгд найрамд Солонгос улстай иж бүрийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг баттгах, за хоёр орны харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлтөд зээл болон буцалт үзлэмжийг нэмэх, түншлэлийн иргэдийн зорчих нөхцөлийг хүмүүжих зэрэг асуудлыг хэлэлцээр байгаамаа. Замун уулзлын үеэр бүс нутаг олон улсын харилцан сонирхсан асуудлаар санал солилцох юм а. За айлчлалын үеэр хоёр улсын засгийн газар хооронд хөнгөлөлтөд зээлийн хэлэлцээр түнчлэн хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримтчгүүдэд гар үсэх зурна. Ерөнхий сайд хүрэлцэх айлчлалынхаа үеэр бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Мун Жэ-инд бараалхаж, ерөнхий сайд Ли Наг Ёнтой аль биесны хэлэлцээ хийнэ. Мөн бүгд найрамд Солонгос улсын үндэсний ассамблеийн болон засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Монгол Солонгосын бизнес форумд мөн оролцож бүгд найрамд Солонгос улсын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх юм а. За түүнчлэн бүгд найрамд Солонгос улсад оршин сууж байгаа Монгол иргэдтэйгээ уулзах юм байна.